TV8 телевиз үзүүлж байна. Эхлэл бүхэн амаргүй. Бидний дунд өөрийнхөө бие галбир сэтгэл хангалуун алхаж яваа хэдэн хүн байгаа бол танд өөрчлөлт хэрэггүй гэж юу? Үн 45 хоногийн хугацаанд хэрхэн бие барилдрын гайхамшигт өөрчлөлт гаргаж чадахыг бид танд үзүүлнэ. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн бие барилдар сэтгэл зүйн хөвслийг харуулах реалити шоуны 4 дахь дугаар танд эхэлж байна. Фитнесийн спортын гайхамшигыг мэдрүүлэгч, бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалралт тэмцээний хошоо аврах, Аз ТV-ийн аварга шалралт тэмцээний хошоо алтан медальт, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухай. Харин түүний хатуу дэлгэм хүндхэн сорилтуудыг даван туулж, өөртөө ховсол хийх зорилгоор нэгдсэн 6 оролцогч, өөрийгөө өөрчилж 45 хоногийн хугацаанд ховсол хийхэд бэлэн. Цорын ганц ялагчийг хүссэн газарт хүргэх төмөр хүлэг хүлээж байна. Өмнөх дугаард идэвхтэй дасгал хөдөлгөөн эрүүл зөв хооллолтыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон оролцогчид 21 хоногийн хугацаанд биедээ гарсан өөрчлөлтийг мэдэрч урам зоригоор бялхан туулах замынхаа талд хүрсэн. Өнөөдрийн дугаард өдрөөс өдөрт өөрчлөлтийн амтыг мэдэрч буй оролцогчдыг галаалсан халуухан сорил, зүрх бүлэглүүлэм эрхэм зочин, хүч тамир сэргэх хорон мөчүүд хүлээж байна. Бэлтгэлийн заалыг орхин явсан оролцогч шийдвэрээ өөрчилж, эргэн ирэх хэсгийг хамтдаа гарцгаая. Улаанбаатар хот шөнийн 12:35. Орой дасгалжуул, өглөө дасгалжуул надад бол айгу төвхтэй энэ заяа. Таны дүүл би таны дасгал дээр очихгүй. Гараач тэгээ явъя. Яагаад таг алгалчаа? Үгүй яах вэ? Зайлтгах юм байвал. Зайл. Чи өөрөө төрүүлэл гараа хэлсэн шүү дээ. Маск авчих болох уу? Хоёр дугаар дээр чи ирсэнгүү. Нэгэндээ нэг зайлтгах юм тэг зайлал. Шоу чинь талдаа орж. Би бол чамайг ер нь ол ойлгохгүй байна. Чамд бол би тийм илүү шаардлага тавьсан юм байхгүй шүү дээ. Зааланд ахт чинь би зүгээр нэг өдөр хоцроод ирэхэр чинь би тэнцээ өчнөө олон хүнтэй байдаг. Хоцроод ирэхэр чинь цагтаа ирээ. Цагтаа ирэхгүй бол 7 цагтаа ирэхгүй бол 8 цагтаа ир гэдэг. Цагтаа ир гэдэг л шаардлага тавьсан. Найз залуу чинь биш. Би гарлаа, би энэ шоунд ч орох боллоо. Тийм дурн үрхээр ордог, дургуун үрхээр гараа явдаг. Чамд тийм юм инээдтэй шоу харагдаад байгаа юм уу? Гүйх бид дэглэмээ бол хоолойгоо дэглэмээ бол бариалах. Үгүй одоо бол чиний надад хоолны дэглэм барьж гинөө барихгүй нөө яаж нээж мэдэх чинь сонирн бол биш байна. Юу сонирн байна гэхээр чин гэрээнийхэн заалтыг харсан уу? Гэрэг уншсан уу? 6 дахь дугаараа одоо ингээд аваа талдаа шоу мөн орж байна.
Тэгээ нэг дугаар бол миний алданг тооцож байгаа юм лээ. Тэгвэл бүр зэрэг. Нэг өөдөөс явчлаад байгаа юм уу? Эсвэл бол стаплаад байгаа юм уу? Үгүй яах вэ тэгэл маргалдаал тэгэл зайл гэлээ тэгэл заавал Би чамд тэр зайл гэж хэлсэн чамайг гараад явсан чинь дараа тэгвэл зайлаа окей гарч болно гэж хэлсэн. Энэ шоунд ч орохгүй болохгүй. Тэр өдөр чинь зэхэлдэж ингэж зогсчихвол чи яг яах чанд? бэлтгэлдээ явчих. Чи уусаа тэр өдөр орж ирэхдээ л зэхэлдэж зогсоол амар чи сонирн байсан шүү дээ. Бэлтгэл 2 тасалсан, 2 хоцорсон. Нэг бол 8:30-д, нэг бол 7 цагт ирээ гэд боломж өгсөн. Маргата яагаад өчтөр бэлтгэлээ дуусахгүй гараа авчваа. Үгүй аргагүй төгс энэ чинь хоолоос очсон тэгэл энэ чинь Чи тэр өдрийн хоног хоолоос байсан. Тэр чинь баг 2 дахь хоног дээр байж байна. 2 хоног хоолоос очоод чи тийм сонин зан авир гаргаж болохгүй ш. Чамаас гадна олон хүүхэд гаргасан ээжүүд сар байтугай жилчингээ хоолны дэглэн бариад амьдрал ар гэрээ аваад явж чадчихлаа шүү дээ. Тэгэл энэ чинь баг өдөр болгон шахууд тасгал бэлтгэлтэй. Тэгэл өглөө очиод загнуулна юм чинь бас. Би чамайг яаж загнасан би бол ойлгохгүй байхгүй. Баян загнадаг. Үгүй би яг тэгэл тэр олон танихгүй яаж найзууд ингээл те чи хоцорлоо. Инглээ энэ чинь бас амар эвгүй шүү дээ яаж утсан тэгэл. Миний байгаа л тийм угаасаа. Бүх хүмүүс би хоцорч байгаа хүн болгонд хэлдэг. Яах юм бэ? Тэгээ чамайг орж ирэхээр ч өө маргадаа сайхан хоцорлоо баярлалаа гэх юм уу? Үгүй яах. Би чамайг аль болох зохицуулах гал яваад байна. Тэгэл хүндхэн жуурлал гараал, савж гараал. Би бол сүлд гарах чинь бол үнэхээр гайхсан. Тэгэл хоцорсон. Нэг шийдвэр төрчмөр юм. Ингээд дуугаа суугаа бүнжгнүүд яах юм бэ? Хин хинийхэн цагийг хүндлээ л дээ. Одоо шөнө орж ин би ч гэсэн хайрч амармаар штэ. Гэн тэгэл яг хөө тэгэл. Бас тэр олон хүний ажил мажууд их хөнгөчн бол бас нэг тийм сайхан зүйл биш шүү дээ. Чамайг би тэгж хараасан юм уу? Зарим зүйл дээр угаасаа хэцүүгүй жоохон бүдүүл байгаа нь үнэн шүү дээ. Тэр бодлоо шүү. Тэгэл яг нүүрэн дээр чинь хэлэхгүй болохоос хүмүүс араар чинь ярьж л байгаа шүү дээ. Өстой дарамттай маа ингэж тэгж ингэ ярьж л байгаа шүү. Тэгээ нүүрэн дээр чинь манай энэ хичээл усч л байгаа шүү. Араас бөхсөж угаалгаж байна. Одоогоор бол би тийм сонсоогүй. Ус юу гэж хэлэх нүүрэн дээр. Нэг гэсэн чин сэтгэл ямар хүчтэйг мэдрүүлсээр хэд ирж явна. Цог их хийсэн юм шиг хамтдаа энэ тэмцээний цог дуусгач гэж л ирж байгаа. Тэрнээс чамайг нэг гуйгаад байгаа да биш маргадаа. Гэтэ амар гоё юм байна. Энд чинь шоунд бүгдээрээ л гарын үсийг зурж орж ирсэн. Одоо шөнийн 12 цагт одоо ингээ тий. Нэг хүн гуйх гал даараал хөрөөл хүүхэд мөхтэй аяал ингээ зогсож байгаа юм бас нэг надад бол таатай биш л байна. Ус нь бол болоод яваад байна. Хичнээн ямар гоё сэтгэл зүйтэй хичнээн яаж гоё бүүнд эхэллээ. Тэгээ одоо талд нь орж явахад ийм асуудал гаргаж байна. Чамд нэг хэлэх үү? За. Ануха фитнес шоу гэжтэй. Миний зүүн талын нүд чи хараа мутад аа. Тийм. Хараач хийдв. Хасахгүй. Миний нүд хасаг 11 12 боддоо. Энэ нүд маань хараагүй хэсэг боллоо. Тэр үедээ би шоугаа бичлээ. Ээжээ та болоогүй энэ буцаага хааж би юм ярьж байна. Яач. Хоёул яриага дуусчих би яагаад чамд юу авах гэдэг юм. Маска түр авч. Зад хаач. Нүдний асуудалтай байх үедээ энэ шоу битсэн баггүй юу? Чи хасаг 3 та хүмүүс ойлгох байлгүй. Хасаг 11 бол би юм сахахгүй. Байнга л энэ зүтдэг. 2 сиснэ явуулаад дахиад энэ сиснийг би эхлэх гэж хахад чи бод 11 сард заяа. Миний баруун талын нь дахиад харагдсан байхгүй юу? Тэгээ одоо л арайгаагүй болж. Тэгээ яг энэ төслийг Анугаас фитнес шоу гэдэг төслийг би тийм хүнд хэцүү байх үед юм сайн харахгүй байх үедээ бичсэн миний амьдрал болсон төсөл байхгүй юм аргатай. Тэрнээс би хин дуртайг нь оруулж хин дургу дурн нүхээр гаргадаг ийм шоу байлгамааргүй.
бас намайг хүндлэмээр байна, ойлгомоор байна. Яагаад энэ шоу надад үнцэнтэй байгаад яагаад би чамайг хүндлээд оруулсныг чи бас ойлгох хэрэгтэй. Би чамайг хүндлээд энэ шоунд оруулсан. Тэрнээс би чамайг загнах гэж, би чамайг олонний өмнө хүнд эвгүй харагдуулах гэж хоруулаагүй штэ. Садарчаа 2 дугаар дээр хүрээд ирэх болов уу гэж бэлтгаан уг нь голдсон. Тэгээд ирсэнгүү. Тэгээд маргадын орон зайгаар бол сүүлийн 2 дугаарын бэлтгэл дээр бол нэлийн дутлаа. Одоо цаашдынхаа арга хэмжээг авах гад ирж байна. Тэгээд загнан гэхдээ бас одоо хинийгаа хүндлэе, уучлая гэд Нандин дэлгэцгийн түрээс бэлдсэн. Тэгээд Ромашка цаашаа Башир тэгээ тэгээд өндөр болохоор нийлээд ерөнхийдөө нэг уучлал хүсэж байгаа. уучлалын багц. Би чамайг хайрлсан болохоор би чамайг гоё болгож өөрчлөе гэж зорьсон учраас шаардлага зөвл тавьсан гэж бодож байна. Тийм л тий. Тэгээ яг би бас мэдчихэл байна л да. Тэр ааш маш нь бас яг өөрийнх нь жинхэнэ ааш нь бас биш л ах гэж бодож илэн. Тэгээд бас тэгэл зүгээр л бас байгаа дотор хүнээс гаргаж яахгүй та тэгэл дандаа л гэж бич хэлсэн шүү дээ. Өөрхөн ааш маш гаргаж яахгүй. Би бол чамд ер нь олмоор энэ байна шүү дээ. Шнаадаг чамаа. Үнээр маргатаа байж та. Байж та. Угээлчаа. Чамаг гараа явсны чи алдаас чи би ч гэсэн чамаг гарч харсан. Тэгээ үнэхээр багш нь чамд болохгүй үг хэлээд үнэхээр гомдоосон бол үнэхээр зарим тохиол буруу үг хэллэг ашигласан бол уучлаарай. Гэхдээ чамайг хурцлах гэж чамайг би гоё болгохын тулд чамайг би хайрлаж байгаа болохоор л ингэж байгаа байхгүй маа. Би чамайг хайрлаж байгаа болохоор л чам шаардлага тавиад байна. Би чамайг хайрлаж байгаа болохоор л гоё болгох гээд энэ чи зөвхөн би чамайг ануухаа гэдэг хүн хайрлаг байна. Миний баг хамт олон энэ охтууд энэ оролцогч чинь чамайг битэрч чамайг сая шөнө 1 хүртэл хүлээж шít. Багшаа уучлалтыг хүлээж авах уу? Яг за. Хацмаа бицрэг. Штэ хэлэхгүй. Нэрсэг юм гэж байна. Тэгэл уужруу. Жамаар нандах штэ маа та. Хаяад тэгээд хүн чинь дандаа бас мундаг байх хаяад гэсэн юм шүү дээ. Тийм чамаа би эзэж унахгүй. Оролцогч нар ч унахгүй. Бид нар чамайг цаашдаа бүр аврах гэж, гоё болгох гэж, хайрлах гэж магадгүй чи шоуны яалагч болохыг мэдэхгүй штэ. Энд өрсөлдөгчээр зогсож байгаа боловч бүгд чиний хайртай дотны хүмүүс одоо болцсон байгаа байхгүй маа. Одоо чи ганцаар биш. Бид 6 чам дээр ирсэн юм заа. За охтуудаа цэцгэх үү? Чи бидний санаагүй. Бид нэг ч одоо чамаг зөндөө саналаа үгүй лээ. Онглын сүүдрийг уучлалын гэрлэр гүйгүүлж тэд эргэн ирлээ. Үзэл бодол амьдралын хэм маягаараа эрс ялгах 6 бүсгүйн аялал ийхүү хайр инэрл уучлал ухаарлыг хослуулан үргэлжилж байна. Бэлтгэлийн 26 дахь өдөр. За өглөөний мэнд манайхаа өмнөх жин хэмжилтэн дээр жоохон тааруу үр дүн гаргасан. Бусдыгаа бол хамгийн бага жин хассан. Энэ нөгөө тураах процессыг жоохон дэмжиж өгдөг тураах уураг. Тэгээ манай бас бөөндөө бүгдээрээ хэрэгжилж байгаа. Дан ганц би биш. бэлтгэл нэвтрүүлэг маань дундаа орж ийн. Тэгээд одоо би бэлтгэл рүүгээ орох гэж байгаа учраас даан усуугаад тахаар бас жоохон уйдаад тэгээд дээр нь дархлаа жоохон унах гэдэг магадгүй. Тэгэхээр одоо гоё уушигны цай юуна Хяварлын гоё цай ууж байгаа. Энэ бол дэглэмтэй үед одоо турхаж байгаа үед бол уухад ямар нэгэн орц найрлагын зарчлах зүйл байхгүй. Ад жаргалтай байна. Жоохон зовж байгаа ч гэсэн. За юу яцхан би 2 удаа бэлтгэлтэй ирээгүй. Тэр ютубер золбой тэр нэг ижил тал байна. Зайл гэсний зураг шүү зайлчдаг нэг тийм сул тал байна. Хоолод нөгөө кардиогоо бол байнга давтаж хийж исэн. Тэгээ хоолныхаа дэглэмийг ерөөсөө огт алдаагүй.
За тэгээ миний хувьд бол 2 удаа бэлтгэлээд тасалсан. Тэгээ ер нь бол жоохон санаа зовж гимшиж байгаа. Яагаад тэгэхээр зөндөө олон хүн ингээд те сэтгэл гаргаад нэг баг болоод ингээд зөндөө зүйлийг даван туулангуудаа дундаас нь нэг ганц 2 үг даахгүй гараа явцсандаа бол айгүй их гимшсэн. Уул нь ингээд уушлахгүй юмар байсан ч гэсэн ингээд тэр дотор байгаа юмнуудаа хэлж чаддаггүй. Нэг тийм юм байгаад идэг. Тэгээ бас яг тэр зам маань байгаад тэгээд би ер нь бол юм хэлж чадаагүй. Тэгээ дотор хүмүүс маань бол өнсөглөн байна. Өнөөдрийн дасгалыг бол ураад өгье гэж бодчих. Өвтгч бие галбираа бүтээхээр өөрчлөлтийн төлөөх их аялалд гарсан 6 бүсгүй энхүү эргэн нэгдлээ. Тэд барианаас зэрэг гарсан. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өөрчлөлтийг биеэрээ мэдэрч байгаа оролцогчд маань эрж хүч урам зориг дүүрэн бэлтгэлээ эхлүүлэхэд үзүүлдэг огтоо. Үй сонсоод байна. Бид тэр бууланд сонсоод байна. Яг чам. Сонсоод байна би. Юу хэлэх гэсэн илээч? Хэн хэлэх гээд байна? Хэдэн цагт ирж байгаа юм бэ? Гуц би ирсэн байсан. Үлээгээд байна. Донгос. Бид нар хичээгээд та хичээж болтгоо. Яг чам. Багш нь амар гоё. Өнөөдөр тасарсан гоё тасархай Монголын хамгийн хүсэмжит залууг авчираад та хэдэд хичээл оруулах гад байна. За өнөөдөр охтуудаа хэдүүлээ цээшний дасгал орно. Тэгээ өнөөдөр хамт бэлтгэл удирдах явуулах багш. Мэргэжлийн про тамирчин ганц л багшгаа урья. Олон улсын бодибилдинг фитнесийн про төвчний тамирчин, олон улсын хэмжээний мастер Алтан уягийн ган тулга. За өнөөдөр хоёулаа цээшний гулчин охтуудад маань орно. Ерөнхийдөө шоу маань ихлэ 25 хоногчсан байгаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр эмэгтэйчүүд одоо 100 болж байгаа учраас охтуудаа хэдүүлээ гоё нэмгэн нойтон хувцас өмсгөж जैन тий. Тэгээд яг уу гэхээр нөгөө жингээ илүүлээс ахуулаад эмэгтэйчүүд 100 палаж ч юм уу эсвэл жоохон задгаа ингэртэй өмсгөр эндээс нөөх гарч ирээд идэг тий. Асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энийг хэдүүлээ өнөөдөр шийдэг. Цээшний дасгал хийх юм шүү. За. За, бэлнэ. Эхлэх үү хэдүүлээ. За окей тэгээ хэдүүлээ өнөөдөр цээшний дасгал орно. Ерөнхийдөө нэг 3 төрлийн цээшний дасгал хий гэж бодож байна. Хоёлаа ямар хуу цээшний дасгал хийхгүй. Би бас нэг бодцсон. Айгу зөв нэг дасгал байгаа. Зөв. Эмэгтэйчүүд ер нь бол цээшний гол гэхээс илүү дээшээ болон энэ хэсэг болон доод сугны доод хэсэг хоёр талд ерөнхийдөө гочцол гэдэг байгаа. А тэрнэлэр энэ хэсэгтээ унждаг хавчингууд энүүгээр унждаг тийм ээ. Нэг болохоор энэ сугны доорныг унждаг. Энэ хоёр дээр төвлөсөн таслаа тэгэл зүгээр гэж бодож байна. Яг үндийлээд тэр яриад байгаа юм чи тэр ойлгосон ус. Тэр хавар махал гэж ямтай 100 болохоор багажин дурдуур цохоодаг юм шиг байна. Тэгэхээр бүр царайг нь харсараа, цээжийг харсараа таалаа. Нөгөө сая юу гэсэн бэ гэдэг шиг л ямар хурдан байр заалтчоо тий дараагийн тэр одоо яах юм бол За эхлэх үед үү тий. За. Цээжний төхөөрөмжтэй дасгал. Эмэгтэйчүүдэд цээжний булчингаа хөгжүүлэхдээ цээжний дээд хэсгийг ачаалуулах дасгал сонгох хэрэгтэй. Энэ дасгалыг тогтмол хийснээр төвхөр гоёмсог цээжтэй болно. За Хин үү? Жоо. За. За сууч. За За суугаад жин нь яг олцсон ба өвөнд хоошоогоо налаад хөлөр энэ дэр жигээд жи доош нь дар. За тэнгүүд хоош налж агаад бариад. За нуруу. За эмэгтэйчүүд ерөнхийдөө ясны бүтцээс шалтгаалаад хол хоёр барина. За энэ голлуулаад орчих. За. За Нуухтагоод хөмөр доошоо. За яар харагш. Нэг. Амсаар. Тэглээ. 2. 2 өөзөө. За. Дууглага ингэхгүй шүү. 3. Дууглаад тэгшгэ. Дууглаад тэгшгэ. 4. За. Багшийнхаа яг нөгөө нэг тий дөрмээр нэг хийгээд одоо яг орох газар руу нь хоруулаад тий аль газрынхаа яг аль булчин ажлууд үүдээ нэг тэрийг ажиллуулахын тулд ерөөсөө л тасгалдаад амирх анхаарал явуулж. За, дэмжээд 2 удаа тэгээ 2. За. Маш болоо. Нэг төлөв нурууцах, нуруу чад. Нуруутай. Оп. За болж шүү. Орвоо. Орчин. Хаашаа орчин? За. За. За, амьсгалаа ярдсан амьсгалаагаар янз янз аваа гарахгүй шүү. Амьсгалаа сайн гараад. За орвол. За, жоохон зайлтай. За, 2 руу зайлтай. За, яваа. Голоос мэрч. Оп. Амьсгалаа. За яваа нэг. 2 мөр өрөхгүй шүү. За 3. За сүүлийн 5 явж. Амьсгаа багаар гаргаарай. 8 тухай авчи. За аваа. Ягч юм аим зодчих юм уу? За тэ. Тухай тошхоош. хэмжээрээ гэж байгаа. Мөр аим. Одоо боллоо. Орч моч айлч. За Фи. Оп. Оп. Сэр. за дэмжиж. За дэмжээ. За 4 хөө. За 1
Хавчи. Амсгаа аваар. 2. Явж гин. Өөрөө биштэй. 3. Гац. Амар амар зэрдэг дуурт юм. Гуатлааш. Шавьдны хөлбөмбөг гэдэг шиг. Яагаад гаа? Мөр дошгоо. Хөлөөрөө дараа буулгач. За, хөлөр ишгээд доош нь буудаж байгаа ойр төвч. За. Чангалаа. Тэглээ. Хөлөө аваад доо. Яс ээж нь чиний цээжинд ямар ч хамаагүй шүү дээ. Гүс яв шүү. За, жоон дэмжээ. Хап. Алей ингэ. Миний дэмжиж хэмжээд байх хэрэг байхгүй өөртөө. Яваач дахиад тав яв. Чад. За, далаач. 3 шүү. 3. 1. За. 2. Ороорой. Дахиад 1. Аваач. 3. Ороорой. Яа болж байна. За, болсон. Болсон. Ороо. За, нуруугтайгоод мөр доошогоо цэд дэш өргөлөө. За яа. Тэгтээ амсаа гаргаад 1 болж гин сайн бай. 2. Амсгаа гаргаш 3. За манай эрэгтэй багшийн хувьд бол за биеийг хараал те пөө энэ хідэн жилийн хөдөлмөрөөл гэж харсан. Тэгээд туслах гэхээсээ бас жоохон нөө гар маань хүчтэй болохоо жоохон тэр юу лээ жимингийг жоохон дараадах шиг байлаа те. Орж гинөө. Яаж мэдэгдэж байна? Аа? Одоо чи хэдлээ. За, 2. Сүйд 2. 1. Гац. За болгоч цээж байна уу? Өөрч. Оо багшаа энэ чи би чи бүр ийм хөхтэйсэн чи одоо миний хоёр хөх нэг нэгнээ танихааргүй болтлоо. Хайчсан. Хуу аваа явцсан. Зэрэглээ шиг хоёр чадраа ингэчлээ. Эвэ чи авсан яа. Ер нь нэштэй охтуудаа хөөх вэ штэ. Хилээд үгүй заяа. Харж байна уу? Харж байна уу? Жигтэй эмэгтэйчүүдийн хувьд яах вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө хөвлөө өөхөлт тий биеийн бүх хэсэг өөхөлттэй байдаг учраас мөнхнийх нь хэмжээ нь ч гэсэн жингээ илүүдэлтэй байх үед том байна. Тэгээд жингээ хасангууд багасх нь ойлгомжтой шүү заяа. Цээжний тасгал дээр бол гоё юм цээжнээ булчин өгчөөд гоё юм ерөнхийдөө бол юм цэгцтэй харагдаж эхэлнэ гэсэн. Тэрнээс бол бүр бүхээг бол бүр буцаагаад хуучин хүүхэд гарахаас өмнөх сайзтай хэмжээ шиг байх боломжгүй шүү заяа. Тэгэхээр одоо хэдүүлээ ерөөдөө илүү дутуу гарсан өөхийг багасгаад чангалж өгөх нь шүү. За багшийн хувьд өөрөө одоо хөхний хаалга хийлгэж байсан. Маш олон тэмцээнүүдэд орж явах явцдаа бол өгш тагч уугаа жингээ хасах явцдаа бол хөх маань мэдэн сайхан ширгээд одоо минингийн тал руугаа адил болж байлаа. Нэг хоёр үзэмтэй үлдэж байлаа. За тэгээ яг угаасаа эмэгтэй тамирчдын хувьд бол хөх хийлгэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр манай сондөр медикал дээр очих юм бол бас эмчнараас нь сайн зөвлөгөө аваарай. Одоо ингээд эмэгтэй хүний бол ингээ гой болжлох нь нүгзэгтэй мөр энэ төр гоё болж яатчгүй гой хөхтэй бээх юм бол одоо хаалгаа хийх гэсэн үг байхгүй. Ийм асуудал байгаа шүү. Тэгэхээр манайд сондөр медикал дээр очихтаас эмчнараас нь зөвлөгөө аваад үзээрэй заяа. Тэгэх үү. За. Дөлөнд орох уу? Минимум гэж байгаа 10 явах. Минимум бол таслаж ихтэй юм ярих хэцүү биш. За хийлээ. Мөм нь ямар юм? Яг томч биш, жижигч биш. Тэгээ би угаасаа нэг айхтар жин хаяхгүй байгаа болохоор минингийн тал болохгүй байгаа. Тэгээд тэмцээн дуусахад бүр ширэгчээсээ. Мөнгө олчгорч мөх юм шүү. Тэгэл хийлгэж штеп. Хоёрын маань хувьд дэжтэй билгүүнэ хүүхд гаргаагүй учраас өөр чинь бол бас хөх байгаа аахгүй юу? Энийг гоё арчлаа явзаа юу? Арчилтай юм уу? Үгүй яаж арчилтай? Мөмө яаж арчилтай? Нэг юм булчирхай юм байна уугүй юу гэж үзэл тэгэл нэг амар арчлаад байх юм байх үстэй. Байж байгаа юм байранд л байж штеп. Тэвч зүгтэй штеп. Тэгэл юм. Зурга орж ийн үү? Яаж вэ? Амар өвдөж байна. За, 7,
Жин хөнгөн мэн нэмэх үү? Үгүй. Нэмчихэл тогшно. 8. За, 2 хоо. 2 гар зэрэг явна шүү. За, За, орч. Орч. 1. Орооч ээ. За, ганцхан орооч. ганцхан. За, дэмжиж. Авлаа. Ороо. Амсаа гараа. Орооч. Цэч рүү орж гинөө. Орж ийн. За, нуруутагоод чан гатгаад За, яар. мөр доошогоо далаа авчаад төрхлөө. Хап. За, Амсаа гаргаа багаар өө зү. Нэг. 2 2 3 3 2 хүүхдээ хөхрөө олж ирсэн үү? 4 Хөр хооллоод юу хийчихсэн багшаа. Юу вэ? Давхар боо библиэний бичнээс давхар болчихсон. Мөө юу? 7 5 А? 8 Чи мөө юу? Өөрийгөө тэгж хооллоод тэгээд мөмнийхаа сүгээр хооллох гэсэн болоо сүү ороо. Чаавас тийм. Азгүйтэй тэгээ зүгээр нэг Нэг. бүдүүн хүн болоод үлдчихтээ. 2 3 одоо. 3 За. 4 ганц. За. За болч. Ганцхан багш нь одоо 5 сар дуудахгүй тэмцээнд орох юм байна. Хэр удаа хоолны гэж юм бэ? За 3 жил болж байгаа. Ийм том юм биш харж байна хүмүүс. Өглөө. Одоо. Нэг, Хажуунаас оозу. нааш дэмжирээ. Ready go. Хамтрагч Нандин цэцэгт мэдчилгээ. Хамтрагч Disarong Aesthetics Beauty. Хамтрагч Takesan Miso Ramen. Хамтрагч Press Store. Гантилтэй цээжний дасгал. Энэ дасгал нь цээж сугны голын хэсгийн өөхлөлтийг арилгана. Унжид суларсан булчин чангалж, өөхлөлтийг хормын төдийд арилгаж, таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх шид дасгал шүү. Дагаад хийгээрэй бүсгүй шүү дээ. Окей. За өөрөө нэг 5 удаа явах. За. Орчин уу? А? Бага ончин уу? 5 За. 6 7 Э. 8 Yes. 9 За одоо хоёул эргүүл барьчих. За эндээсээ За ингэ. чигээр нь гадшаа параллел биеглээ авчлаа. Яа. 5 хэд хогош. Тэж рүү орол. Иш орол. 7 За. Ара. 8 За дахиад нэг орч. 9 даганцгаа. Зүйтэй. За дасгалаа сайн хийж штэ манайд ч бас. Одоо бол ингээд дасгалын ачаалтыг хүртэл аягүй хөнгөн даадаг болсон байна шүү дээ. Тэгэхээр бас бид нар бол аягүй сайжирсан байна гэж харж байна. Тэгээ би нөө бас 2 удаа нэ бэлтгэл тасаа энэнийг хараагүй жоо удацсан байж байгаад ирж байгаа өөрчлөлтүүдийг аягүй сайн анзаарч байна. Бүгд л юм аягүй гоё болсон. За дулаачаад. Ийм том юм биш тарж байна хүмүүсээ. Өглөө. Хардаа. Нэг, Хажуунаас оозу. нааш дэмжирээ. Мөмийн хараа өгт. 2 Энэ ийм том. 3 4 Энэ толгойн шүү. 5 6 Дүүг нь өөрөө мом сайтай гэсэн чинь өнөөдөр зочин багш маань миний момноос илүү гоё момтой цээлжтэй байлаа. Энэ мөмөр өгч өгвөл аадаа шүү. Орч ийн үү? 9 10 за 2 хон тэгээд За хоёрт. Орч ийн үү? 1 Орж ирсэн. ганцаа. Чангарч ийн үү? Чангарч ирсэн нар момны хэсэг чи өөрснийг хооё. За За яа. нэг дэлгий тийш өргөе. 1 хоод тгшгэ. Цаа. Оп. 2 Гаргалаа. гомчтой. Толгойн дээр унгаач. Маш боломжтой энэ дасгал хийхдээ Гурав. ерөөсөө анхаарал алдчихлахгүй. Нэг анхаарал алдаад гантил нүүрэн дээр унчих аюултай шүү дээ. 4 болж юм болж сайн байна. За явдаг. 8 Хөнгөн байгаа мөн чинь нэмэх үү? За 2 хоо
Ёс. Гой нуруугаа хотоо шүү за. Далаавч. Ганцхан. Төлөв. Та гаргалаа. Бай. Хап. Амсаад. Орч ийн үү? А? Заас. Техник айгуу болж чухлаа. Маш техник бол маш чухал шүү заяа. Анхаарал ерөөсөө алдаж болохгүй. Тэгэхээр ганцхан агшаа та яг нөгөө яг гоё булчингаа харуулад манай охтуудад яг зөв техникийг харуулад өгч төхөө. Төрөмж гантел авахаас өмнө өвдгөн дээрээ тавиад нуруугаа авахаас өмнө шүү дээ. Харж байна охтуудаа. За ирээд хараар энэ харж байна уу энэ. Момент дээр нь тавиад үзүүлээ. Цээжин дээр нь. Миний нүдэнд бол нэг гоё харагдаад идэх л дээ яана үзэгчтэй уучлаарай. Амар бит хүмүүсийг нэг хараад вау гэдэг хүний төрлөнд биш аахгүй юу. Бас ердөөс бичлэг гэмтэл авахгүй тулд хичээлэх хэвээр. Бичлэг гэмтэл авахгүй бол ердөөс урт хугацаанд гоё болдог. Тэгэхээр тэрчдээс анхаарал төвлөрөх хэвээр. Тэгээд авахаас өмнө эхлэхээс өмнө бие чангалаад төвлөрөөд авахтаа маш болгоомжтой. Далаа авчлаа. Тооч нэгэн чинээсээ дээш өргөтөө Зочин багш манаас алга хүн байлаа. Нөөц. За 2. Оп. 3 амсгааваа гаргаж шүү заяа. 4. Гол нь галбирчих те. Тэрнээс ч өндөр жинтэй хүний тураах бол биш шүү дээ гэдгийг бас хүмүүсийг би зүгээр ойлгоорой гэж хүсэж байна. Яг тураах шоу бол биш шүү дээ. Хэдүүл пропорцаа За засах. далаа авчи. Чин болгон дээр ингэж ажиллаж байгаа Мөрөд ошоо. Ёс. За. 10. За 2. За сүүл 2 шүү. 1. За. За. Наа тийч нөгөө ялсан харах шүү. Тэвш шалтаа. Үгүй яг эмхтэн хүн ингээл нөгөө гойгоон хувцлахаар л амар гоё эмхтэйг болчих юм шиг бодоод биш. Гэтэл үгүй нэг жоохон жин хасаад энэ манай тав одоо ямар айлгүй болсныг бол та нар харж болж байна тий. Өө болж штэ. Гав. Яаж мэдчихэв? Юу нэг юм. Багш нь уу? Болоо. Багшаас гоё. Аль багш нь? Хоёлаа. Надаа уртаа. Ёс. Тайд бол намайг бол үзээд чихсэн. 10. За 2. 2. Ёс. Орсон уу? Орсон уу? Багш дээрээс дараад Гол нь манай оролцогчид маань жоохон ихнээсээ эвдэрч эхэлж байгаа. Одоо жишээ нь би анх нэвтрүүлэг хийхэд бас гайгүй байх шиг байсан. Одоо өөрөө ажилласан чи амар их л амтаа болсон мөлий. 10. За 5. За 1. 2. 3. Аа. Болчих юм. 4. Ганцхан явлаа. Хап. Орсон. Яавсан. Сайн. За маргааш бас жоохон цээж нь буларч маадгүй шахтаа. За ойлгомжтой юу? Гар дээр сүнэлт. Ямар ч нөхцөлд хийх боломжтой энэхүү сүнэлтийн дасгал нь эмэгтэй хүний цээжний булчинг хөгжүүлээ зогсохгүй гарын булчинг ч хөгжүүлнэ. Өдөр бүр тогтвол 20 удаа сүнэлж заншвал сарын дотор л гэхэд үр дүнг нь мэдэрнэ. За эхлэе. За Цээжний харалтаа гараа байлаа. За болж чинь. Доош гүц. гараа. Дахиад доош явуул. Энэ таац нурууны байрал нэг шугамд яг эндээсээ л доошлмоор байна. За явах. Оп, сүүлийн 5. Болж чинь орж чинь. Уршаар, 7 уршаар болчих. За яваа. Болж чинь үү маргадаа. 8. За 2. Доошоо худлаа ороод шүү. Ганцхан. Худлаа ороод штэ. Наанасаа дээш бос. Бос. За. Ер нь бол хангалттай өөрийгөө ер нь дайчилж чадж байгаа. Яагаад гэвэл би ч нөгөө арт өмнөд төлөөлөл өөрийгөө дайчлах гол болохгүй. Тэгээ надад одоо яг нөгөө шантрах ямар ч тийм одоо ухраадыг хойш алгах эрх байхгүй. Болж өгвөл нэг шатаар дэш авах. Булга. Дахиад булга. Будлаа яваад штэ. Ер нь гар чинь ингээд тэгшгэд ирнэ. Булга. Булгаач. Нуруутаа ингээд тэгшгэд Цагаад явъя. Энэ байранда энэ нэг шугамд шүү. Зүйлийн 3 орч. Зүг орно шүү. Тэгшэртээ доош Зүг орно шүү. Худлаа ороод шүү. Доотлол нь тэгшэртээ доош. Энд чинь орж гэнэ үү? Зүг орлоо. Чи оруулахгүй штэ өөр юм даа ингэх. За яа. За яа. Ик. Шал худлаа. Шал худлаа ороод шүү. За наш. Эрдэнэ уул наш. Наш. Орно штэ өөр орохгүй хаашаа ордог юм аа чи. Худлаа ордог юм аа чи. За агш нүгсийн гоё ингэж Дараа жоо доош.
Гараа нааш ойртоо иш гоо. Чи ойртоо. Мөрний гаралтай. Энэ өгсгөл дээштэй тах энэ тодор шүү. За толгой урагшаач. За 1 2 болоод штэ. 3 4 дахиад жоохон доош буулгаарай. 5 яваарай. 6 10 яв штэ. 7 цэч унаа. Тэгээ буцаа. Босооч. Ямар мухац ихтэй өөдөөс. Сайн аавг яг харцаараа алаа ичтэй багшиг. Зүг ормоор их. Би 65 болчихлоо явчихлаа юм. Одоо яг гой зүг техникээ зүг ормоор ш. Болж шүү зэ. Оролта 3 Орооч 4 яваач 5 за дахиад 5 явчих 6 яваарай зүг явна шүү яач юу хаана нүвдэд байгаа яач юу за дахиад орол орж байгаа мó орохгүй штэ наа чи Орж ийн агш. аль харъя Сул цамцтай. аль харъя да за яв за явлаа зүг орно штэ энэ таац чинь л унаад энэ цээжэл явуулмаар байна минь ном нь явлаа яг чанартай гэсэн чанаргүй байна чанаргүй байна яг зүг орно шүү доош энэ буулга наа чи юуны дасгал юм цээжний дасгал орох гэдэг штэ За чадна штэ ойлоо. Орё. За явлаа. Хоп. 1 иш чаваас. Үсгэрээ амир санаа. Идээд өгөөч. За идээд өгөөч. За яг ороодох минь оо. Чи яг юу хийгээд байгаа? Гойлоо зээжнээ дасгал хийж байгаа аахгүй юу? Энэ ташааных биш. Юу юм бэ? За ганц орчих. За яг цэвэр яг ганц. Чиний ардаа ташаач нь л онжих чинь л тэндээс хөдлөөд энэ ерөөс цээж рүү оруулахгүй. За болсон. Нэг болж ш таарта. Зөв. Дахиад жоохон буулгаад өг. За жоохон буулгач ойлоо. Буулгасаа. Босооч. Би ингээд дараа нь л та хорлолтой шиг арай гэж юм. Амьдралын хорлоод байгаа ганц л хүн байгаад байгаа юм байна л да. Би бол хорлолцож байгаа юм байна. Тэрс таадаг. Гоё болох гээд байгаа шүү дээ. 10 секунд аваа. 1 2 3 4 5 6 7 8 10 цаглах. За. 1 хоп. Гоё. Хоп. 2 хоп. 3 Явлаа. Хоп. 4 зөв. 5 за сүүлийн 5 орч. За ганц 5 орч. Сүүлийн 5. Анаагч дахиад 5 гинэ. За тавхаа. За. Дэмж байгаа юм сайн. За. Анаагч тийм наад чи намайг голчлоо. За дэмжээ. За тавхаа. 1 дошоо. 2 шүү дошоо. 3 Тай хатаа. Өөрөө ганц дошоо сайн дошоо. Энэ зөв мэд чинь манайхаа. 5 за ойлоо. За алсас. Нөө яалах нүртлээ өөрөлдсөн юм шүү дээ. Гоё юм гэхгүй. Нэг Гоё юм. Хоёр мундаг. 3 3 4 зөв. 5 жоохон ачаал нэмж байгаа шин. За. Яваач. За хоп. 9 сүүлийн 5 6 за. Яар. Дош явал та. За яар. За ачаалын жоохон нэмж өгш нөхөө. Нэмхөө. Тоог нэмчихөө. За ятах. За 3 орч. 3. Болж штэ. Хоп. Яа. Мондог вэ штэ.
манайд хоолны системд ороод ерөнхийдөө жоохон ааш авир хүрэх жишээний болчихж байгаа шүү дээ. Ганцхан багш нь одоо 5 сар дуудахгүй тэмцээнд орох юм байна. Хэр удаа хоолны дэглэм барьсан? За 3 жил орж ин даа. Сүүлийн 3-аас 4 жил ерөнхийдөө бол Тасралтгүй хоолны дэглэм барьсан. Гэхдээ ерөнхийдөө бол тэмцээнд дуусангуудаа фитнес хоол гэж шинэ тиймэр доол идээд тэмцээнд дөхөөд ирэхээр яс дэглэмээ болоо. За манай оролцогчдын хувьд бол нөгөө бас 25 хоног хоолны системтэй явж байгаа учраас одоо ерөнхийдөө жоох стресс өгöd байгаа. Тэгэхээр стресс менежмент, стрессээ яаж зохицуулах вэ гэдэг тал дээр бас охтуудад маань зөвлөгөө өгч байгаа. Одоо тэмцээнд өгсөн маамч өөрөө ч гэсэн яг агаар нэг юм санаж байгаа шүү дээ. Ер нь бол зориг байхад эрдээсөө л ямар түвшин, ямар өчин, ямар болъё гэж бодсон тохиолдол эрдээсөө уур болон бүлсгэлэн даван гардаг гэсэн. За тэгээд өнөөдөр манай охтуудыг цээжний тасгал хийлгсэн мэрэгжлийн про төвшний гандлага багштай хэдүүлээс баяр хүргье. Баярлалаа. Ирж бас орсон. Гандлага багш нь ер нь бол сизон болгон дээр ирж хичээл ордог юм аа. Тэгээд байн ирж одоо манай шоунд бас өнгө нэмдэгт маш их баярлалаа гандлага багшаа. За баярлалаа. 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 Хаач амжилтсая. Зарсан зорилтоо өрөөрэй. Ерөнхий ивент тэтгэгч Сондор Мэйд. Өнөөдөр өдөртөө цээжний дасгал орлоо. Цээжний дасгал хийх явцад бас гар мэдээ ачаад авсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн дасгал хараахан дуусаагүй байна. Багш нь юу хэлсэн бэ гэхээр та хэвдээ челленж бэлдсэн. За тэгэхээр өнөөдрийн челленжийн маань явуулахаар мэдээж Монголын гар барилдааны холбооны тэргүүн мөнхөд ирсэн байна. За, ажил сайн уу? Ажил сайн. Удаа болцсонгүй манай хүмүүс өнөөдөр цээжийг бол тулд ажилласан. Одоо үргэлжлүүлээ хоёулаа гарын тулд ажилласан төхөө. Угаасаа хүчтэй харагдаж байна. Удаан бэлтгэл хийсэн юм шиг шүү дээ. Өнөөдөр бол 25 дахь хоног дээр орсон байгаа. Тэгэхээр сүүлийн үед би бол гар барилдааны танаа холбооны бичлэгүүдийг их үзэж байгаа. Тэгэхээр охтуудынхаа чадал чансааг нь бас шалгамаар байна. Тэгээд тайлбарлаа өгчхөө. За. Захлээ. За, олон улсын гар барилдааны холбооны дүрмийн одоо дагуу энэ бэлтгэгдсэн ширээ байна. Энэ ширээн дээр хоёр тохиовч байгаа. Энэ тохиовчин дээр тохоогоо тавих ёстой. Энэ хажуу талын бариулаас заавал барих ёстой. Тэгээд энэ хажуу талын хөндлөвчин дээр гарын хүргэсэн тохиолдолд ялсан гэж үзэн. Яг гар барилдааны спортоор бүх биеэрээ хөдөлж болно, хойшин татаж болно, хажууд шин давж болно тийм. Эхлэх үед хүчний спорт бол орилж ээж, реакшн гаргаж ээж илүү их потенциалаа гаргадаг учраас тэгж үзэх юм бол бас гэдтэй. За, дүрэн бол ойлгомжтой тийм. За ингээд өнөөдрийн чаленжийн баруун жигүүрээс оролцогч номин. За, зүүн талын жигүүрээс оролцогч. Ready, go! Сайжраа би ингэж. Муши мино яваач мино. Чаваста мино, чэчтэй мино. Баруун талаас хонгороо. Зүүнээс дутгоно. Ready, go! Тэмдэг автота. Тэмдээч. Амар эмоцтой заяа. Би болохоор ингээд хамаг ингээд анхаарлаа нэг ингээд хамаг гарандаа өгсөнтэй ингээд бүр ингээд тайвнаар ингээд үзгээ хашгирахгүй гэж бодоод манай ус ширээ ингээд гутдаг. Ширээ нь ингээд жичрээд өөдөөс ингээд бүр амар царай арслан баар ингээд би чи ингээд гайгаад юу болов гэдэгс чи өөрөө айдцад аваад. За баруун талын хоёр оролцогч ядагдлаа. Одоо баруун талын итгэл найдвар өгж байгаа, тээж байгаа, цупарыг жаргал байгаа үрье. За зүүн талын дэвжинээс за танилцуулаарай. Ready, go! Ямар амар юм бэ? Ямар амар юм бэ? За баруун талаас оролцогч төлгөө. За зүүн талаас оролцогч магад. Ready, go! Одоо аврах шалгаруулна тий. За аврах шалгаруулах бэлэн октоудаа. За баруун талаас улаанаас дөлгөөн, зүүн талаас супарыг жаргалбаа. Бэлэн үү? Ready, go!
Томчтой шүү дээ. Манай жаргалмаа. Цупари жаргалмаа. За аврагынхаа сэтгэлдлийг сонсъё. За сэтгэл сайхан байна. Өмнөх 3 челленжид сайн надтай үзүүлсэн жижигхэн төлгөөнөө байсан. Тэгээд одоо өмнөх 3 челленжнийхаа хариуг авлаа. Уучлаарай. Юм ингэж бөмбөрцөг иргэдгийн адилаар бас иргэдэг байгаа шүү. Хамтрагч Vinacid Mongolia. За ингээ өнөөдрийн гар барилдааны чаленжийн ядагч болсон жаргалмаада Vinacid-ийн энэхүү гарын бэлгийг бэлгэлж байна. За энэ ч одоо ирч хүч нэмэх те жин хасахад хамгийн тохиромжтой будаа байгаа. Тэгэхээр одоо илүү гоё ирч хүч авах нэ. Тэгээд будаага хоолны системээр оруулаад явна шүү. Заяа. За баяр хүргэе. Сүр хүчит онч мэрэгэн бүсгүйн бэр чадлыг магтан дуулъя. Баяр хүргэе мэрэгэн бүсгүй минь. Манайха энэ бие ойлгоход тасыг түргэж байгаа юу? Ой түргэж байгаа одоо миний зүнхний тас олчоод штэ. Тэр хүүхдээ юу тэр биений тос нь айгуугаа яваац. Өнөргөө тэгээд юм зөөлөн. Ой би чи юм би нөгөө хүүхдийн биш арс шиг юм зөөлөн. Волейболын нэг баг ирсэн лээ. Маш шиг шээ. За хөөрхөн шөөсөн үү? Онгоц гүйж бүдэрч өмдөө. Тэгсэн шүү дээ. Тэгээ нөгөө хоёр өвдөгч ингээ улаан зулга. Тэрэндээ аваад дүрхсээр байгаа тэр одоо гайг бол. Алин сариныхаа биенийх нь. Сариныхыг төрч байгаа. Энэ ч сариных ч. Надад яа. Овслын төлөөх аяллаа дараагийн зогсоол Sondermaid. Ерөнхий ивент итгэгч Хамниган Арт. Ерөнхий ивент итгэгч Sondermaid. Хамтрагч Face Store. Хамтрагч Beauty Japan. Ивент итгэгч Eco Car. Хамтрагч Говь газар Кашмир. Ивент итгэгч T-World. Ивент итгэгч Dole. Хамтрагч Beauty Japan. Ерөнхий ивент итгэгч Winning Star. Ерөнхий ивент итгэгч Sondermaid. Овслын төлөөх аяллаа дараагийн зогсоол Sondermaid. За. За охтодоо өнөөдөр таадынхаа дархлаа дэмжгээд бас дээрээс нь таадад бас нарийн ширийн гоё асуултууд гарч ирж магадгүй гэж бодоод багш нь Sondermaid дээр ирлээ. За манай охтод. За баярлалаа. За та бүхнийг манай эмнэлэг зориулж ирсэнд баярлалаа. За манай эмнэлэг нь болохоор 2022 оноос үүсгэн байгуулагдсан. За 30 гаруй ажилтнтай 2 салбартай. За үндсэн нэг 16 эмч нарийн мэрэгчлийн эмчнэр үзлэг зөвлөгөө хийдэг. За манай эмнэлгийн энэ хэсэг нь болохоор 4 давхартай. Яг нь амбулаторийн хэсэг, үзлэг оншилгоо, зөвлөгөө, өдрийн эмчилгээний хэсэг байгаа. Тэгээ та бүхэндээ манай эмнэлэгтэй танилцаж за багш хэлснээр сайхан дархлаагаа дэмжих, тусал эмчилгээнд хийлгэцгээе. Та хэд маань маш их тасгал хөдөлгөөгээ ядарч байгаа хаа. Ингээд та бүхний эмнэлэгтэй урьж байна. Баярлалаа. Юу юм зөө тусал тарианаас айхгүй зүтэй манай. Арай юу яагаад?
Фитнесийн спорт бол сахилга бат тууштай байдлын илэрхийлэл гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн гэрчилж буй оролцогчид маань бэлтгэлээ торох зүйлгүй хөгжил хөөр урам зориг дүүрэн хийдэг болжээ. Өвслийн төлөө хаялал эхэлсэн мөчөөс хойш 26 хоног өнгөрсөн. Нарийн хоолны дэглэм, ачаал өндөр бэлтгэлийн горимж шилжсэн бүсгүүчүүд маань ядарч сүлдэж буй дамжиггүй. Дархлаагаа дэмжиж, тамир тэнхээгээ сэргээгээд авдаа бүсгүүчүүд минь. Сайн байцгаана уу гэж хэлээ. За манай эмнэлэгч ажилласанд баярлалаа. Намайг Эрдэнэ болд гэдэг. Би одоо Сандармед эмнэлгийн пластик мэдцлийн эмч байгаа. За ингээд хэдүүлээ одоо та нарыг туслах эмчилгээ хийлгэж байгаа орон та бүхний одоо асуултанд хариулж чөлөөтэй ярилцъя. За эмэгтэйчүүдийн хувьд одоо над дээр дийлэнх явдаг ээжүүдийн хувьд жингээ хасчаад нөгөө тами таг буюу одоо унжиж суларсан хөвлийн арьс айгу хавуулдаг иймэрхүү хаалганууд айгу хийлэгдэг. Тэгэхээр тэр талаар бас хүмүүсд маань хэлээч. Манай Эрдэнэ дугалаа байсан бол Эрдэнэ дугаанд маань эрэхтэй мэдээлэлтэй. Хөдөлгөөн фитнесээр хичээллэж тэ эрүүлж зэрэгцээ одоо биеийн гоо сайхныг гоё болох, галвиржуулах энэ зүйлд бол эмэгтэйчүүд маш ач холбогдол өгч ингээ цаг зав гаргадаг болсон аюу сайшилтай. Амьсгал болон зүрхний эмгэгтэй хүмүүс, эсвэл нурууны гэмтэлтэй хүмүүс, эсвэл мөчтийн гэмтэлтэй хүмүүс төдийлөн одоо бусад эрүүл хүмүүстэй адилхан хөдөлгөөн, идэвхтэй хөдөлгөөн хийгээд, спортоор хичээллээд, гимнастик хийгээд ингээд галвираа гоё болгох, жингээ хасах, тэ та нарын одоо өсөж байгаа хэмжээнд жингээ бууруулах тийм боломж болцоо бага байдаг. Тийм тохиолдолд одоо манай хамт олон дээр хандсан хүмүүст бид яадаг вэ гэхээр хүнээ үзээд үнэлээд өөрсдийнх нь одоо бие галвирын онцлог тохирсон одоо галвир засах, өөгс оруулах мөн одоо буулга, хөвлий, гуй, шилмний одоо пластик мэдцлүүдийг бол хийж өгдөг байгаа. Хөвлийн суларч унтсан арьсны одоо хагалгаа байдаг шүү дээ тий. Олонгой олон хүүхэд гарах зээжүүд ч юм эсвэл өндөр жингээс бууж байгаа эмэгтэйчүүдийн хувьд өөхөө айлуулждаг нөгөө хөвлийн арьсан сунаад үлддэг юм тохиолдол байдаг тий. Тэр тал дээр бас нөгөө ямар хуу хаалгаа. Хөвлийн хэсгийн өөхөлттэй тэгээд тэр хэсгийн өөхийг одоо хөдөлгөөний бэлтгэл сургуулийн улмаас багасгчингууд нөгөө сонцон арьсан ерөнхийдөө өнжилт өгөөд тухайн оны гоо сайханд бол таатай бус харагдуулаад тийм мэдрэмжлүүлдэг. Тийм учраас одоо дэлхийд дахинд ямар мэдсэл хийдэг вэ гэхээр абдоминопласти буюу одоо унжчихсан сонцон булчингийн хайлсыг одоо багасгаж оёх, за мөн унжчихсан арьсыг эддээ авах тийм мэдсэл хийдэг гэсэн. Өөрөөр хэлбэл хөвлийг одоо толитл ингэж одоо ямар нэгэн дефектгүй унтсан сул арьсгүй болгох тийм мэдсэл энгийнээр хэлэх юм бол нэг анагахон тамитаг гэж нэрлэдэг мэдслийг бол хийдэг байгаа. За эмчээ өнөөдөр манай октоодын маань оролцогчдын хувьд бид нар цээжний булчингийн дасгал хийсэн байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд одоо хүүх гэдэг бол яалтчгүй маш гоо сайхны тодтогддог эмэгтэйний бас нэг 8 хэсэг байгаа шүү дээ. Тэгэхээр дасгалаар мэдээж одоо цээжний дасгал хийгээд эмэгтэй хүмүүс юм гоё хүүхэд гаргахаас өмнө шигээ одоо юм гоё хүүхний одоо хэлбэртэй байж чаддггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд одоо хүүхний имплант, хүүхний хаалганы талаар бас та оролцогчд маань бас гоё тайлбарлаж өгвөл манайд бас нэлээд сонирхоод надаас асуугаад байсан. Тэгэхээр манай октоодын хувьд бас мэргэжлийн эмчээс бас илүү нарийн асуувал зүгээр шүү. Эмэгтэйчүүдийн одоо хамгийн чухал юм чинь ээж болох тий хүүхдээ хөхөөр хоолох аюул сайхан эрхэм нандин тийм гоё үүрэг байгаа шүү дээ. Тэгээ энэ үүргээ мэдээж одоо эмэгтэйчүүд байна биелүүлэхдээ тодорхой хэмжээнд одоо хүүхд хөхөөр хөхөөсний дараа одоо хөхний эдийн нэг масс багасчихна. Өөхөд жаахан багасна. За нэг хөхөөр хөвөлж их үед одоо томорсон сүүний булчиргаанууд бас үйл ажиллагаанд багасаад ирэхээр дагаад багасчдаг. Ингээр яг хөхөр нөгөө залуу сайхан байх үеишгээ муу эсвэл одоо нөгөө хүл үеишгээ хүний хэлбэр болон хэмжээ биш болчдөг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ер нь өөрийнхөө гоо сайханд бас тэлтэй байх, бусдад бас гоё сайхан харагдах зэрэг ийм одоо нөхцөл шалтгаануудын улмаас хөхөө томруулах одоо хүсэл сонирхол маш их байдаг. Мэдээж хөх өөрөө ийм булчиргаалаг өөхийдээс тогтсон ийм эрхтэй учраас булчингийн масс ч юм уу янз бүрийн дасгал хөдөлгөөн хийгээд бол хөхөл томрох боломжгүй. Тийм учраас одоо дэлхийд дахинд яасан бэ гэхээр энэ одоо мундаг ухаантай хүмүүс эмэгтэйчүүд зориулаад хөхийг одоо томруулах, гой сайхан болгох юм имплантуудыг зохион бүтээсэн байна.
Тэгээд Монгол улсад бол мөн энэ одоо яг дэлхийн дахинд хэрэгжилж байгаа бүхэл одоо яг имплантуудыг бол тэр үйлдвэрлэгч газраас нь оруулж ирээд ингээд Монголынхаа эмэгтэйчүүд хийж байна. Одоо Мотива, Ментор гэдэг ерөнхийдөө энэ хоёр имплант бол Монгол бол хамгийн их хэрэглэлт хэрэгцээтэй имплантын нэг. За тэгээд ер нь бүхэл орнууд бас өөрсдийн гэсэн ийм импланттай байж идэг. Хятад, одоо Солонгос, Франц гэдэг, Бразил гэдэг эдгээр имплантуудыг бас мэдээж үйлчилүүлэгчтэй бид нар танилцуулаад тухайн үйлчилүүлэгч ямар имплантыг тийм ээ ямар аргаар ямар одоо хурцээр хийх нь бол үйлчилүүлэгчтэйгээ ярьж байгаа бид бол ингээд шийддэг байна. Ерөнхий ивент тэтгэгч Сондөр Мэд. Бүхний имплантыг бол мэдээж нөгөө эмчнэр чи өөрсдөө хэмжээ аваад за яг ингээд хүний бэлчирхайн харталт ийм уу төсгчид хийж өгдөг байхгүй. Тэгэхээр мэдээж их үедээ мэдээж нэг тодорхой хэмжээнд энэ чи өөрөө жинтэй те нэг 200 эдээс ахуулаад тэгээд бүр 400 500 хүртэл байна шүү дээ. Тэгэхээр ийм жингээр ерөнхийдөө ингээд даралтж байгаа учраас их үедээ бол мэдээж мэдрэгдэн шүү дээ. За аяндаа ерөнхийдөө 6 сар гэдэг тэр 6 сарын дараагаас ахуулаад тасаад яг өөр юм шиг үгүй те. Мэдээж аливаа зүйл чинь нөгөө хүмүүс тасалтаа ирнүүд амархан шүү дээ. Тэгээд тасчих. Аливаа гоо сайхнаа алгаа хүн таалагдах гэж биш өөртөө л таалагдах гэж хэлэгдэг шүү дээ. Тэрнээс одоо хүмүүс өгөөж бодох бол гэдэг бол тийм сонирм шигцээцтэй хүн өөрийнхөө биеийг өөрөө захиран зарцуулж өдрөө алган энэ би өөрөө л гамж эдэлж явж байгаа юм чинь хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Миний хувьд бол гоо сайхнаа алгаад ер нь бол аюун сайн дэмждэг. Манай энэ цэгийг сонгон үйлчлүүлсэн бүсгүүчүүдэд баярлалаа. Тэгээ шоунд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхэндээ манай эмнэлгээ үргэлжлүүлэх 20% эрхэм бичиг. За би гарын бэлгийг хатгалж байна. Баярлалаа. Баярлалаа. Хондог мэдийн эжнэр чи угаасаа өөрсдөө олуулсаа дандаа тий. Баян ингээл ерөөсөө мэрэгжил дэвшлсэн мундаг эмчнэр юм л та. Тэр нь бас айгүй мундаг. Сайн өгсөн ярьдаг л баг тийм эмчнэр айгүй авах зүйл өсөлттэй. Юу тэгжэл юм л та намайг бол одоо дахиад төрөхөөгүй юу гэж асуугаад хэрвээ төрөхгүй шийдэх юм бол эмчинээ дуусгаад одоо бид нар чи ингээд нэгдүгээр төрөөд хоёрдугаарт ингээд нөгөө нас явлаар арьс чинь бас маш хурдан татрахгүй шүү. Яаж хийж байгаа л энэ доор тэг яаж надчиг бас ингээд нөгөө хийсвэрээр төрсөн хүмүүсийн нөгөө булчин агших магадлал нь ер нь жоохон мэдрэлгүй болоод мэдээг болцсон гэдэг. Тэгэхээр бүр хангалттай тураад одоо жин хасаад ирснийхаа хойно гиз чинь мэдээж унжаад байгаа байхгүй одоо ингээд би турсан та нарыг бол хөөргөн татраад байгаа. Минийх чи эндээ ингээд бүр доош аваад байгаа. Тэгэхээр тэрийг бас месси юугаар ингээд ирээд төсүүлээд сойлгуулж байгаа гэж байна. Дараагийн дугаард Бэйвэлтэр сэтгэл зүйн тулаанд нэгдэж өөртөө хувьсэл хийх оролцогчдын ад явдал аялал үргэлжилсээр. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсч байвал чадахгүй боломжгүй завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг их өөрийгөө шинээр бүтээж өөртөө хувьсэл хий. Хамтрагч орхио дахиа. Ерөнхий ивент тэтгэгч Winning Star. Ивент тэтгэгч T-World. Хамтрагч Beauty Japan. Ивент тэтгэгч Dole.
Ивент тэтгэгч Eco Car. Хамтрагч Maya Ус. Хамтрагч Alpha Hotel. Хамтрагч Yundas Makeup. Ерөнхий ивент тэтгэгч Хамнихан Арт.